Асуулт юу хийгээд яваад байгаа юм бэ гэсэн юм асуулт байх шиг байна. Тэгээ хүмүүс бодоод байгаа ер нь би 2023 оны түрүүн пассвортыг харж исэн 9 сарын 18-нд л одоо сүүлд гарсан байлаа. 23 оны 9 сарын 18 гэдэг чинь одоо нэг 2 жил гаруул болж штэ тийм ээ. Тэгээд ерөнхийлөгчөөс буусны дараа ерөнхийлөгчөөс буухын өмнө ч бараг жилийн өмнөөс тэгэл янз бүрийн хэл ам тэгэл гишүүдийн хүсэлт шаардлагаар тэгэл авилгалтаа тэмцэх газар мазар гэж юм шалгаад эхэлсэн байсан. Тэгээ ерөнхийлөгчөөс буугаад 5 жил шалгасан шүү дээ. Тэгээ нэг тийм шалгалт шүүлгээс одоо зүхтаад явцсан юм шиг л янз бүрийн юм ярьдаг. Тэгээ 5 жил шалгасаар байгаад 22 оны 7 сард баха. Надад одоо прокурорын бичиг өгч за таныг одоо шалгасан үдсэн бүх зүйл ингээд тогтоогдсонгүй. Энд одоо үүссэн ийм одоо хэрэг энэ бүхнийг ингээд хаалаа. Одоо та гадагш татгшоо явж болно гэд. Тэгээд тэр үед бүр одоо шүүх хурлаар орж нөгөө хилээр гарах хориотой байсан шүү дээ. Бараг л 5 жил нөгөө гэрээ орой гэдэг шиг тийм маягта шалгагдаж явж тэгээ гарч нэг ганц нэг гадагш явах энэ тэр болвол ер нь явж ирсэн үгүй би сайн санахгүй байна. Болвол заавал нэг шүүхээс дахин шийдвэр гардаг энэ тэр байсан. Тэгээд та яв гээд ингээд шүүхэн шийдээд бүх юм ингээд тэгээд тэр үеэр чинь Стэнфорд их сургуулиас урилга ирээд одоо би Стэнфорд их сургуульд ирээд ажиллаад бараг одоо 3 дахь жилдээ орж байна. Тэгээд энд ажиллаж байгаад нэг хэсэг хугацааны дараа би чинь 23 оны 6 сар чиг санагдахын та нар санаж байна уу юу? Стэнфорд их сургуулийн одоо сургуулиасаа ирлээ гэд лекц уншиж байсан шүү дээ. Одоо Blue Sky гэдэг энэ Чингисийн талбайн урд талын юм дээр ч одоо лекц уншаал энэ шин технологи тэгээд энэ ер нь Монгол улсын хөгжил дэвшил цаашаа яах вэ гэл тэр чинь 23 оны 6 сар гэдэг чинь сонгуулиас нэг жил шахмын өмнө шүү дээ. Тэгээд уншаал явж исэн тэр үед юу ч л байгаагүй. Тэгэл дэлхий нэг штэ. Би энэ дэлхий дээр явж л байна. Тэгээ би энэ одоо сошиалд үргэлж байж байгаа газрын хол ойр гэдэг асуудал бол алга болцсон зүйл штэ. Ажил хийгээд явж байгаа. Хөдөлмөрийн гэрээтэй энэ дэлхийн нэр хүндтэй их сургуульд ингээд лекц уншаад энд ингээд судалгааны ажил хийгээд одоо Human Security Project